Краш сэтгэлтэй хүнээ өөртөө татахыг хүсвэл эсвэл одоогийн хамтрагчаа өөртөө илүү гундуурлуулахыг хүсвэл энэхүү шулмын зан үлийг хийгээрэй. Орох зүйлс нь давс, синамон, сахар, лаванда цэцгийн өөрөг байсыг сарнан дэлбэ хэрэг болох нэ. За бидний дараа нь 2 ширхэг цагаалаа хэрэгтэй. 2 ширхэг цагаалаагаа тайрч богиносгоод лааныхаа голыг илүү урт гаргаж ирэхийг хичээгээрэй. За бэлдсэн лаан дээр зүгээр нэг лаан дээр өөрийнхөө нэрийг бичээд нөгөө лаан дээр краш юм сэтгэлтэй хүнийхээ нэрийг бичнэ. За дараа нь бид лаврын навч хэрэг болох нэ. Лаврын навчаа лааныхаа голоор оруулаад улаан утсаар уйж багалж хэлбэрэй. Улаан утсаар уйсныхан дараагаа заавалчгүй 3 цантаарай. За ингээд бэлдсэн ургамал дээр наад зөв тойруулж иргүүлээд аагаа голд нь массаж байрлуулаарай. Үүний дараагаар юу хийх хэрэгтэй вэ гэхээр хоёр лааныхаа голыг сайн уйж багалж ирчиж уух хэрэгтэй. Энэ ямар зүйлийг илэрхийлж байна вэ гэхээр хоёрын харилцаа, хайр дурлал, холбоо үүднэ гүн бат бүхий байхыг билэгдэж лааныхаа голыг ингэж ирчиж ууж өгч байгаамаа. За дараа тэгээд лаагаа дуусснасаа хүслээ манифест хийж бодоорой. За эдгээр зан үйлийг хийж дуусны дараагаар байгаль дэлхийдээ бүх зүйлээ өргөж болно.